та бүхний өнөөдөр мэдээ хүргэе. Тодорхой ялцлагын шинэ дугаар та бүхэндээ хүрж байна. За бид энэ удаад Тус хамгаалалтай газар нутгийн эрх зүйн орчны асуудлыг бол хөндөө ярилцгаулна. За бидэнтэй харилцахаар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тус хамгаалалтай газар нутгийн бодлогын газрын дарга уран чимэг оролцож байна. Танд энэ өдрийн мэдээ хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Тус хамгаалалтай газар нутгийн эрх зүйн орчныг шинжилгээр ярилцаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслүүд дээр ямар чухал заалт өөрчлөлтүүд ер нь орохоор төлөвлөгдөж байгаа бол. За тусгай хамгаалалтай газар нутаг өөрөө маш онцлог бас айгүй чухал ийм газар нутаг байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалт гэж юу нь яг юу хэлээд идэх юм бэ гэдэг нь маш энгийнээр хэлэх юм бол одоо байгаа энэ байгалийн унган төрхийг хадгалах экосистемийн тэнцвэртэй адил тэр тусмаа одоо энэ хөгжил бүтээн байгуулалт энэ цаг үед хүний нөлөө уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох энэ гол экосистемийн тэнцвэртэй адил маш ихээр алдагдж байгаа. Тэгэхээр энэ алдагдж байгаа цаг үед бид одоо өшөө цаашаа алдахгүй тулд тусгайлан хамгаалж авч үлдэх ирээдүйн хойч үедээ үлдэх газар нутгийг бол тусгай хамгаалалтай газар нутаг гэж байгаа. Тэгэхээр энэ тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль бол одоо олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн Монгол улсын үүрэг эрх үүрэг байдаг. Тэрний хүрээнд бас хийгдсэн биологийн олон янз байдал, за Парисын хилцээр гээд маш олон бодлогын баримтчууд байгаа. Мөн Монгол улсын анх одоо төрөөс баримтлах бодлого 1997 онд гарч ирсэн. За тусгай хамгаалалтай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Тэгэхээр тэр үед бол 1994 онд тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг анх одоо боловсруулж баталж ирсэн байна. За тэгээ өнөөдрийг хүртэл бол тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль 1997 оны орчны бүсийн тухай хууль, тусгай хамгаалалтай газар нутгийн орчны бүсийн тухай хууль гэдэг ийм хоёр хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэгэхээр 94 оноос хойш гэхээр тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль маань бол өнөөдрийг хүртэл одоо тухайн үүргээ бол маш сайн биелүүлсэн ийм хууль эрх зүйн орчин байгаа. Гэхдээ яг энэ хөгжлийн чиг хандлага энэ цаг үед бол зайлшгүй тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулад маш удаан 10 гаруй жил баг хийгээд хилцүүлээд ингээ явж байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн гол концепц бол 94 оны хууль учраас ерөөсө хамгаалъя гэдэг бас ийм хууль байгаа. Одоогийн зохицуултуудыг бол шийдэж өгөөгүй тодорхой бүлэг заалтууд байна. Жишээлбэл одоо тусгай хамгаалалтай газар нутаг дээр орчны бүсийн иргэд тухайн одоо бүс нутагтаа амьдарч байгаа малчид өвлжээ хаваржааныхаа зориултаар тухайн тусгай хамгаалтанд орсон ч гэсэн тодорхой хэмжээний тоо толгойтой малаа уламжилт мал ахуйгаа эрхлээд явах юм боломжтой юм хууль. Гэтэл мэдээж тэр хүн бас өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийгээд тодорхой хэмжээний бас бизнес хийгээд аялал жуулчлал эрхлэх одоо гэр буудал ажиллуулах юм уу Монгол уламжилт ёс заншил тэр байгальтаа зохицон амьдрах бас тэр хэв загварыг авч үлдэх хамгаалах нэг том субъект бол өөрөө яг нутгийн иргэн. Тэгэхээр энэ нутгийн иргэний бас амьдрах тусгай хамгаалалтай газар нутагтаа амьдрах таатай нөхцөлийг бид нар бас бүрдүүлэх ёстой. Тэгээ тусгай хамгаалтанд авцсан гэд бид нар зөвхөн хамгаалаад хав дараад авах асуудал биш. Тэгэхээр энэ харилцааг зохицуулж өгөх нэг чухал асуудал бол газар ашиглахтай холбоотой харилцаа байгаа. За тэгээ газар ашиглах гэж ярихаар бүх хүн Монгол улсын хэмжээний одоо 21% нь тусгай хамгаалтанд авцсан газар нутгууд дээр хаана бид нар газар ашиглаж болох юм? Ашиглавал ямар дүрм журамтай ямар горим дэглэмээр хэрэгжүүлтийн гэдэг нарийн зохицуултыг тэр болгон бас одоо хийж хэрэгжүүлэхгүй байгаа нэг асуудал байгаа. Дээрээс нь бас энэ горим дүрмийг шинчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхээр богд дуулаар бүх асуудлыг одоо төсөөлж болохгүй. Тэгэхээр тусгай хамгаалалтай газар нутгаа яг байгалийн унган төрхөөрн төр хүний нөлөөдөл, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн нөлөөнөөс хамгаалаад өнөөдрийг хүртэл хамгаалаад ирсэн нутгийн иргэдийг түшгэлсэн аялал жуулчлалыг бид нар дэмжих ёстой. Тэхийн тулд бид нар одоо тусгай хамгаалтанд орохоос өмнө байсан тэр малчдын эзэмшлийн хэрвээ газартай байсан бол одоо байгаа тусгай хамгаалтын хуулиараа бид нар ашиглуулах тийм гэрчилгээ зөвшөөрлийг олгоод тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгөөд хамтран ажиллах гэрээ байгуулаад за өшөө бүр тэр орчны бүст амьдарч байгаа иргэдэд дэмжсэн тэдний амжиргааг дээшлүүлэх одоо тодорхой үйл ажиллагаа үйлдвэрлэл уул уурхай явуулахгүй байх тэр боломж нөхцөлийг хангасан тийм бас эрх зүйн зохицуултыг нэгдүгээр заашгүй хийх ёстой байна. За бас нэг том өөрчлөлт бол энэ аялал жуулчлал
бид нар бол аялал жуулчлалыг зөвхөн төр буудлах цэг, отоглох цэг байдлаар аялал жуулчлал байна гэдэг байдлаар одоо манай 94 оны хууль бол зохицуулагдсан байдаг. Гэтэл өнөөдөр төр буудлах цэг биш, бид нар таатай ийм нөхцөл байдал дээр яг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах стандарт норм дүрм одоо ашиглалт явуулах тийм боломжийг бид нар бас энэ эргэн аж ахуйн нэгж ялангуяа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж тэд нар тодорхой хэм хэмжээнд тусгай хамгаалалтаа газар нутаг дотроо одоо хязгаарлалтын бүс дээрээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх. Хэрвээ та тусгай хамгаалалтаа газар нутаг дээр байшин барих гэж байгаа бол одоо стандартын шаардлага хангасан нэгдүгürt эко байшин барих хэрэгтэй. Одоо 2 давхраас дээш барихгүй, 3 давхраас дээш яг энэ тусгай хамгаалалтаа газар нутаг дээр байгаа стандартын шаардлага хангасан барилгыг барих ёстой шүү. Энэ бүсээс аялал жуулчлалын бүсээс гарахгүй шүү. Энэ бүх зохицуулт одоо байгаа манай хуулийн дээр бол байхгүй. Тэгэхээр энэ зохицуултыг заашгүй хийж өгөх хэрэгтэй байна. За тэгээд тусгай хамгаалалтаа газар нутгийг нийт одоо хэдэн тусгай хамгаалалтаа газар нутаг гэдэг Монгол улсын хэмжээнд хитэн яг хамгаалтын захиргаатай ер нь менежментийн ягаа сайжруулдаг гэдэг асуудлууд бол байн гарч ирдэг. Тэгээ энэ асуудлыг зохицуултыг бид нар бол хуулинд одоогийн байгаа хуулинд байгаа боловч нарийн зохицуулт байхгүй. Тэгэхээр энэ эргээгээд ямар асуудал гарах вэ гэхээр нөгөө санхүүжилтийн асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах эрх зүйн чадамж бас байгаа юу? Хэрвээ одоо энэ чиглэлийн үйл ажиллагаа байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулах чадамжтай олон улсын байгууллагатай хамтраад бойжод явж байгаа энэ хустайн маш том жишээ нь Хомын тал гэдэг одоо 7 хамгаалтын захиргаа менежментийг гэрээгээр хариуцсан ажиллаж байгаа ийм жишээ байгаа сайжруулаад тэгээд энэ хустай гэд хүн болгон мэддэг. Тэгээд өнөөдөр яг бид нар нүдэн дээр тэр зэрлэг амтан таатай оршиж амьдарч байгаа, өсөж үрчиж байгаа, тоо толгой нь одоо яг баланстай тодорхой хэмжээнд байгаа. Энэ байгалийн унганд хүрэх өөрчлөгдөхгүйгээр бас давхар аялал жуулчлал нутгийн иргэд түшигсэн аялал жуулчлал яаж хөгждөг гэдэг жишээнүүд бол байна. Тэгэхээр энийг бид нар яг таатай эрх зүйн орчныг бий болгоход бас л нөгөө тусгай хамгаалалтаа газар нутгийн тухай орчны бүсийн тухай хууль айгүй чухал ийм хэрэгтэй болж байна. Тэгэхээр одоо байгаа хуулийн үзэл баримтал дээр бол улсын тусгай хамгаалалтаа газар нутгийн тухай хууль, орчны бүсийн тухай хууль хоёрыг нийлүүлээд нэг хууль болгоо явж байгаа. Тэгэхээр энэ бол концепцийн маш том өөрчлөлт. Тэгэхээр хуулийн төсөлд мэдээж бас одоо энэ санхүүтэй холбоотой ч юм уу одоо тухайлбал хүмүүс ярьдаг ш одоо ингээд тусгай хамгаалалтаа газар нутгад ороход нэг юм хураамж авдаг. Энэ хураамжаар яг чухам юу идэх юм бэ? Үнэн аль эсвэл нэмэгдэхгүй зарим нэгдээ үнэтэй ингээд янз бүр байгаад энийг зохицуултыг нэгдсэн журмаар шийдэж болдгоо мүү гэдэг бас нэг юм шүүмжил байгаад идэгин. Тэг үнэхээр энэ бол бас яг тулгамдсан асуудлын нэг. Улсын тусгай хамгаалалтаа газар нутгаар дайр өнгөрж байгаа авто зам дагуу одоо ялангуяа нөгөө говийн баг дархан газраар уул уурхаан тээвэрлэлт явдаг. За мөн бас том дид бүтэц дагаад ялтчгүй том дид бүтцийн байгууламжууд явж байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас улсын тусгай хамгаалалтаа газар нутгаар дайран өнгөрөхдөө тодорхой хэмжээний нэвтрэх хураамж авах зохицуулттай. Энэ зохицуулалт бас яг энэ хууль эрх зүйн хүчин чадал маш багтаа байна. Тэгэхээр энийг бол бид нар энэ тусгай хамгаалалтаа газар нутгийн тухай хуулиараа зохицуулж байгаа. Том зургаараа ер нь бол тусгай хамгаалалтаа газар нутгийн менежментийг өөрөө хийгээд явах. За тэгээ өөрөөсөө олсон тодорхой хэмжээний санхүүжилтээрээ байгаль хамгаалах арга хэмжээгээ зохицуултыг бас зайлшгүй. Ер нь манай ганцхан тусгай хамгаалалтаа газрын тухай хууль гэлтгүү байгаль орчны бүх хуулиуд л ер нь дандаа хамгаалъя л гэсэн хууль байгаас биш. Ер нь ямар санхүүжилтийг олох уу? Одоо байгалийн нөөцөө ямар зөв зохистой, биологийн нөөцөд ашиглалтын нөөцөд тулгуурласан одоо ямар ашиглалт явуулах уу гэдэг хуулийг бол нарийн хуульчилсан зохицуулт бол амтны тухай хуулиас өөр бараг байхгүй. Тэгэхээр тусгай хамгаалалтаа газар нутгийн орчны бүсдэр хэрвээ та үйл ажиллагаа явуулах юм бол одоо тодорхой хэмжээний юу хийгээд хураамж төлөөд буцаагаад тэрийгэ тусгай хамгаалалтаа газар нутгийн менежментийг хариуцуулж байгаа захиргаад руу ороод энэ үйл ажиллагааг дэмжлэг үзүүлээд одоо олон улсад бол дээнүрийн одоо парк руу орохтол, Ялвстон руу орохтол маш их хэмжээний мөнгө төлдөг мөртлөө тэр хэмжээгээр сервис аваад гардаг тий. Тэгэхээр тийм хэмжээнд бид нар хүрэхийн тулд зайлшгүй санхүүжилтийн механизмыг хөндөг хэрэгтэй, энэ эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсад бас нэг том хөтөлбөр төсөл хэрэгжиж байгаагийн нэг чухал асуудал бол энэ үн мөнхийн Монгол гэдэг одоо 2030 он хүртэл хэрэгжих ийм чухал төсөл том хөтөлбөр бол хэрэгжиж эхэлсэн. Энэ үн мөнхийн хөтөлбөр бол Монгол улсын ганцхан тусгай хамгаалалтаа газар нутаг гэлтгүй. Ер нь тусгай хамгаалалтаа газар нутаг дээр жишг байдлаар хэрэгжүүлэхээр орж ирсэн. Тусгай байгаль орчны салбарын тогтвортой санхүүжилтийн механизм гэсэн ийм
том зорилт тавьж орж ирж байгаа хөтлөр байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол яа харахгүй санхүүжилтийн асуудал, тэр тусмаа нэвтрэх хураамж, за тэгээ буцаагаад ямар сервис стандартын шаардлага хангасан үйлчилгээгээр одоо үзүүлэх вэ? За гаднаас орж ирж байгаа аялал жуулчлалыг бид нар дэмжих. Одоо Монгол улс бол өөрөө байгалийн аялал жуулчлалтай. Тэгэхээр энэ Монгол улсын энэ зэрлэг амьтан ургамал, энэ онгон догшин байгалыг бүзгэж ирж байгаа хүмүүс хэдийн хэмжээний төлбөр хураам төлөх боломжтой юм бэ гэдгийг бид нар ил тод нээлттэй зарлах ёстой. Тэгээ энэнийг хөгжүүлэхэд маш их ажлуудыг хийж зөвхөн эрх зүйн орчин гэлтгүү дэд бүтээн байгуулалтын ажлууд бол үнэхээр хэрэгцээ шаардлага байгаа. Энийг цогцоор нь экосистемээр нь шийдэх асуудал болвол манай энэ үн мөнхийн Монгол гэсэн хөтөлбөрийн хүрээнд бол хэрэгжинэ. Тэгээд байгаль орчин уурын амьсгалын өөрчлөлтийн яам, сангийн яам хоёр хамтарсан бас энэ үн мөнхийн хөтөлбөрийн хүрээнд дид төслийг хэрэгжүүлээ явж байгаа. Яг тэр ажлын хэсэг бол өнөөдөр энэ тусгай хамгаалалтаа нутгаас орж байгаа орлогыг одоо яаж зөв зохистой хурааж авч болох юм. Тэгээд яг сая ярьж байгаа үн тарифын асуудлыг яг шийдэх ёстой. Бид нар ганцхан байгаль орчны яам ерөөсөө санхүүжилттэй холбоотой асуудал шийдэггүй. Сангийн яамтайгаа, эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хамтарч ижлийн яг үн тарифыг, бодит үн тарифыг тогтоож яг ямар замаар хурааж орлогыг ороод буцаагаад юунд зарцуулах, ямар байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулах уу гэдэг ийм нарийн зохицуултуудыг бол одоо энэ хуулийн хүрээнд хийх гээ явж байгаа. Ер нь маш тодорхой саналуд бол гарч ирж байгаа. Ер нь хүн болгон нэвтрэх хураамжийг яг тэр хэмжээний үйлчилгээг үзүүлж чадвал хинч татгалзахгүйгээр хураан тэр байтгаа одоо донешн өгөө те явах тийм хэмжээний сэтгэл төрүүлж чадах юм бол бид нар маш их хэмжээний санхүүжилтийг татаж олох юм боломж бол байгаа. Өөрөө манай энэ Монгол улсын экосистем байгалийн унган төрөх бол яг одоо үнэт ийм экосистем байгаа учраас хинч хараад гайхамшиг үн төлбөргүйгээр явах тийм боломж байхгүй хэмжээний асуудлууд бол байна. Тэгээд ийм боломжийг бид нар бас эрх зүйн орчныг сайжруулж зөв ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас тодорхой хэмжээний хураамж төлбөр аваад явхаар одоо байгаа нөгөө төрийн албан хаагчаа бас одоо хэрэг төвөгтө оруулах тий тасалбар таслахгүйгээр хураамж төлж जैन тэгж нэгжэн гэдээ маш олон гомдол асуудлууд бас ингээ үүсээ яваад байгаа. Тэгэхээр энэ яаралтай эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага бол байна. Бас нэг хөндөх ёстой нэг асуудал бол мэдээж одоо хүний нөөцийн бодлогын асуудал бол чухал байгаа. Одоо яг тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ажилчдын одоо яг хүний нөөцийг хэрхэн яаж барих юм, мэдээж нутгийн иргэдийн оролцоотойгоор тэр зүйлийг бас хамтран тэр тусгай хэрэгцээтэй газар нутгаа хамгаалах гэдэг энэ чиглэлээр бас хууль эрх зүйн хувьд яаж тусгаж байгаа вэ? За хүний нөөцийн асуудал бол үнэхээр тулгамдсан асуудал. За байгаль орчны салбар хүний нөөцөө бэлтгэхгүй бол ер нь бол байгаль орчны салбар чинь эдийн засгийн салбар биш, ямар нэгэн ашиг олдог салбар биш учраас хүний нөөцийн асуудал бол маш тулгамдсан асуудал. Зөвхөн хамгийн наад захын жишээ бол манай байгаль хамгаалагчид. Одоо тусгай хамгаалалтаа газар нутагт бол ер Монгол улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч байгаа. Тэрний 800 гаруй нь бол тусгай хамгаалалтаа газар нутагт байна. За тэгэл ёстой нутгийн сэтгэл зүрхээрээ л одоо инэрэнгүү үйлстэн гэж бараг хэлж болно. Тийм л хүмүүс өнөөдөр тэр том газар нутгийг хамгаалж байна. Дээрээс нь одоо техник тоног төхөөрөмж, ажиллаж амьдрах нөхцөл, цалин мөнгөтэй хэрэгцээ шат. Үнэхээр тэр болгоныг бид нар бас үе шаттай цогцоор нь шийдээд хэдий явж байгаа ч гэсэн яг одоо тухайлсан жишг газруудыг бид нар гарч ирэхийг зорж байгаа. Тэгэхээр манай үн мөнхийн хөтөлбөр за мөн Германы сэргээн босголтын банктай хамтран KfW гээд төсөл одоо сүүлийн 10 жил хэрэгжиж байгаа. Тэрний хүчинд бас манай тусгай хамгаалалтаа газрууд бол яг орон нутаг дээрээ бол өөрийн гэсэн байртаа, машин тэр тоног төхөөрөмжтэй харьцангуй бас энэ бааз бол сайжирж байна. За эргээгээд яг энд хэн ажиллах юм бэ? Энэ ажлыг хэн хийх юм бэ гэдэг нь өөрөө яг маш том тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгээ энийг үе шаттай яг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За сая ингээл нэг зэрлэг амьтан бас энэ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад энэ эрс тис байгаа байдал нөхцөл хүртэл бол зэрлэг амьтны нүүдэл шилжил хөдөлгөөн маш ихээр өөрчлөгдөж байна. Тэгээ өөрөө Монгол улс бол маш том задгаа экосистемтэй. Гэтэл хөгжөөд ирэхээр яг энэ шугамн дэд бүтцүүд чинь өөрөө энэ зэрлэг амьтан ургамлын нөмрөхт маш ихээр нөлөөлж байгаа. Хүний нөлөөлөөс гадна. Тэгэхээр энд бид нэр тасан зохицох даван туулах арга хэмжээг яаж хийх юм бэ? Тэгээ энэ дээр хэн ажиллах юм бэ? Яг ямар боловсон хүч, ямар судлаач энэ хамт байж энэ зэрлэг амьтны асуудлыг шийдэх юм бэ гэхэд нэг бууг орж ирээд гимтлээ гэхэд яг газар дээр нь бид нар одоо хүн бол түргэн тусламж авдаг. Тэгвэл энэ зэрлэг амьтанд хин түргэн тусламж үзүүлэх юм бэ гэдэг чинь нөгөө л гар мухар байгаль хамгаалагч маань морио унаад, моцикло унаад л очиж байна. Тэгээ яг баг зэвсэг
ямар ч асуудал байхгүй. Тэр хүнийг бас сургамаар байна. Ингээд тулгамцсан асуудал бол их байгаа. Тэгэхээр энийг бид нар Монгол Улсын их сургууль, хөдөө аж ахуйн сургууль одоо энэ багшийн дээдтэй хамтраад яг энэ хүмүүсийг сургах ажил дээр бол бас энэ үнэн мөнхийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний сургалтыг үе шатаа явуулах ажлуудыг бусад олон улсын байгууллагуудтайгаа хамтраад хийж Дэлхийн байгаль хамгаалах сан WCS за бас олон улсын гэлтгүү Монголын бас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд. Та тэр хүмүүсээ үнд хэлжсэн нөө доктортой санхүүжилт. Яг энэ байгаль орчны салбарт тэрэнд яг тусгай хамгаалалттай энэ газар нутгаар санхүүжилт доктортой байж урт хугацаанд яг энэ одоо байгалийн экосистем маань яг тэнцвэртэй зохистой харьцаанд байх нь том боломж гэж юу нь ойлгогдоод байна. Тэг ер нь бол яг л тийм. Сая ингээд одоо жоохон санхүүжилтийн асуудал үүсгэтэл бид нөгөө хууль бус хулгайн антаага тэмцэх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр яг энэ санхүүжилт нь бол яг тодорхой жил болгон одоо өөрчлөгддөггүй буурдаггүй тий өсчээдэг ийм доктортой санхүүжилтийн механизмыг бид нар хуульчилж өгөх хэрэгтэй байгаа. Тэгжээж өнөөдөр улсын төсвөөс одоо хараат бус байх ийм зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. Улсын төсөв одоо буураад ирэхдээ тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн мөнгө төлөвлөгдөхгүй. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал ер нь бол улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд бол зөвхөн урсгал зардлын асуудлаа шийдэж явж байгаа. Тэгэхээр яг энэ тусгай хамгаалалттай газар нутгийн бүх санхүүжилтийн асуудал одоо хувцас, хунар, техник, барилга, байгууламж, тоног төхөөрөмж бол дандаа олон улсын төслөөс явдаг. Ер нь байгаль хамгаалах санхүүжилт бол дандаа 60-70% нь байгаль орчны салбарын санхүүжилт бол дандаа олон улсын төсөлтөрийн хүрээнд явдаг. Бид нар олон улсын гэрээ конвенцэд нэгдүгürt элсэн орсны бас ач холбогдол нөгөө талаараа олон улсад байгаа бүх тэр том популяц, тэр экосистем унганд хүрэх хаана байна бас Монгол улсад байгаагийн нэг ач холбогдол. За тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэр бум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн мазаала баавга хамгаалах, за усны хамгааллын арга хэмжээнүүдийг одоо хэрэгжүүлж эхэлснээрээ өнөөдөр бас байгаль орчны салбарын сүүлийн 3-4 жилийн төсөв болвол эрс нэмэгдсэн. Тэгээ одоо байнга ийм Монгол улсын ерөнхийлөгч одоо анхаарал хандуулад явал мэдээж өсөх бах. Тэгээ одоо бид нар энэ дээр ийм цаг үеийг ашиглаж болвол яг энэ хууль эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Үнэхээр эх орныхоо төлөө гэсэн хүн бүхэн мэдээж хөрөнгө оруулж гин. Энэ сайн сайхан санаачлагуудыг дэмжиж гин. Тэгэхээр энэ дээр бид нар бол нэг удаагийн шин чанартай биш, яг доктортой байгаль орчны санхүүжилт үнэхээр хууль эрх зүйн орчин л шаардлагатай байна. Хууль эрх зүйн орчин тодорхой биш, дүрм журм, норм дүрм тодорхой биш. Энэ нь тэгээд мэдээлэл нь ил тод биш байгаагаас л энэ хууль бус үйл ажиллагаа явагдав. Хууль бус одоо хулгайн асуудал дандаа үүсэж идэг. Тэгээд дандаа нөгөө сүүлд нь энэ асуудлыг нэгээ торгох, шийтгэх одоо хязгаарлах юм харилцаа дандаа үүсэж идэг учраас үнэхээр хууль эрх зүйн орчин тутамгүй байгаагийн бас нэг илэр. Энэ бол менежментийн аюулгүй том систем байгаа. Тэгээд эргээгээд энэ менежментийн тогтолцоог сайжруулахад яг л нөгөө дагаж заавал санхүүжилтийн механизм орж ирэх ёстой. Тэгээ энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүйгээр бид нар ер нь бол газар олгох асуудлыг бол зогсоох хэрэгтэй. Хэрвээ тухайн аймаг юм уу тухайн бүс нутагтайгаа хамтарсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлуулаагүй, байгаль орчны сайдаар батлуулаагүй ах юм бол бид нар тэр тусгай хамгаалалттай газар тэр бүс нутагт ямар ч газар ашиглалтын зөвшөөрөл олохгүй. За газраа хэрвээ ашиглаж байгаа бол энэ гэрээд өгүүлсэн акт тэнд үйл ажиллагааны яг эко байгаль орчин дээлтэй стандартын шаардлага хангахгүй нөхөн жорлон тойгол одоо хөсгөлийн байгалийн цогцлолт газар та битгий аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлээч л гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэгээ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний хуулиар бас шаарддаг боловч манай хуулиудын давхардал хийдэл бас маш их байгаа учраас бас энэ зохицуулалт алдагдаад өнөөдрийг бас хүрсэн асуудлууд байна. Тэгэхээр энэ дээр бол яг байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчин бүхлээрээ өөрчлөгдөх юм цаг үед бол бид нар шинжилэл хийнэ гэж харж байгаа. Ер нь бол яг энэ өөрөө л яг эргэн бүрэл байгаль хамгаалагч дээрээс нь би тусгай хамгаалалттай газар нутг руу яваад орчлоо шүү гэдэг мэдрэмжийг бид нар өөх хэмжээний дид бүтэц яг тэр стандартыг мөрдүүлэх хариуцлагын тогтолцоог бол тусгай хамгаалалтын хуулиар оруулж өгнө. Нэг талдаа одоо хариуцлага ярих зайлшгүй байхын тулд бид нар хууль байх хэрэгтэй болчиход байгаа. Тэрнээс биш тусгай хамгаалалттай газрын бүс рүү орсныгоо мэдэхгүй явж байгаад асуудал үүсэж байгаа асуудлууд бол зөндөө байгаа. Тэгэхээр тэр онцгой хамгаалтын бүс, онгон бүс, хязгаарлалтын бүс, аялал жуулчлалын бүс дээр явах юм бол ямар горим дэглэм
мөрдөх ёстой гэдэг нь одоо байгаа хуулиар илүү дандаа хамгааллын чиглэлийн юмнууд байгаа болохоор одоо байгаа хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр бол тэр хэрвээ та дархан газар руу явж ивэл ерөөсөө ийм үйл ажиллагааг хоригддаг юм аа. Та бараг буутаа явах, ямар нэгэн баг зэвсэгтэй явах ямар ч боломжгүй. Та яг эко аялал жуулчлал хийх ёстой. Байгалийн цогцлборд газар дээр бол та бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулах танд боломж байгаа. Та хотоглох цэг дээр очиод буудалд буугаад ингээд өөрийнхөө дуртай газар голын ирэг дээр майхнаа бариад ингээд хог хаягдалгүйгээр эко байгаад ингээд буугаа явах боломжтой. Танаас тодорхой хэмжээний мөнгө төгрөг бид нэр ерөөсөө явган аялагч хинээс ч авдаггүй шүү дээ, тий. Гэхдээ та тусгай хамгаалалтын газар нутгийн бүс рүү нэвтэрч орж байгаа бол та бас тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой гэдгийг ерөөсөө сурчлан таниулах, ойлгуулах ажил бид нар хийх хэрэгтэй. Одоо байгаа хуулиач бид нар ер нь гүйцэд ойлгоогүй, маш бага хэрэгжилж ирсэн ийм хүмүүс ер нь би дуртай газараа бууж, дуртай газараасаа усууж, дуртай агаараа амьсгалах ёстой Монгол хүн шүү дээ гэдэг ийм омогшил бахархал байдаг нь нэг талдаа маш зөв боловч хуулийн хүрээнд л байх ёстой гэдгийг л одоо манай энэ тусгай хамгаалтын хууль бол сурчил таниулж ойлгуулж бас хэрэгжүүлнэ. Өшөөж нарийн зохицуултыг хийж ил тод болгоно. За та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгч та бүхэндээ энэ удаагийн тодорхойлох ажиллагаа хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.